Сайн байна уу? Даатгуулагч хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг захимаар болон бичиг баримтад үндэслэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг танд хүргье. Салбар болон аймаг дүүргийн эрүүл мэндийн магадлалын зөвлөл нь 18 ба түүнээс дээш настай иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоох асуудлыг нийгмийн даатгалын ерөнхий хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, засгийн газрын 2023 оны 448 дугаар тогтоолоор баталсан эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрэн болон холбогдох бусад хууль дүрм журмын дагуу шийдвэрлэж байна. Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн дүрмд орсон өөрчлөлтөөр иргэн нь оншийн баталгаажилт хангалттай тохиолдолд эрүүл мэндтэй холбоотой баримт бичиг, шинжилгээ, онцлогооны дүн, дүүнэлт, холбогдох лавлгаа үнэн зөв бүрэн бүрдүүлж өөрийн харьяа эрүүл мэндийн байгууллагын хяналтын болон эмчилэгч эмчид хүлээлт өгснөөр эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн хуралд биеэр оролцохгүйгээр цахимаар болон баримт бичгээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа шийдвэрлэх боломжтой.